Эхний мэдээ хүргэе. Улсын хурлын 2 дарга, 2 засгийн газрын нөрөг үзсэн хаврын ээлжид чуулган завсарлаа. Албан тушаал сандал судлалын төлөө баггүй хугацаа алдсан ч 275 хууль тогтоолын төсөл хэлэлцэн баталсан гэх тайлан гарчээ. Үүнээс онцлог хуулиудаас нийгмийн даатгал, татварын багц хуулиуд олон жил хүлээгдсэн гэр бүлийн тухай хууль нэрлэж болох юм. За учир нь 2027-оос эхлэн иргэд хүн амын орлого албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахын зэрэгцээ тэтгэвэр тогтоох аргачлалаа өөрчлөлт орж байгаа юм. За мөн гэр бүлийн харилцаанд гэрээний үргийг тусгаж араар тавилтаас үүдэн гэр бүл салж байгаа бол эдийн засгийн болоод тэжээнд тэтгүүлэх үүргүүдийг хязгаарлан заалтууд нэмэгдлээ. Зөвхөн энэ 3 хуулийн өөрчлөлт Монгол улсын эх өдрүүдийн нийгэм, эдийн засаг, өрхийн амжиргаа, гэр бүлийн харилцаанд томоохон нөлөөллийг дагуулах юм. Гэхдээ хаврын чуулганы хаалтын өдөр намрын чуулганы хэрүүлийн эхлэл тавигдлаа. Тодорхойлбол тамхины татвар нэмэх асуудлыг хойшлуулсаас гадна харьбаны гэрээ тендер олголтуудаас сонсгол хийх саналуудыг ахин өргөн бариад байна. Хуулийн эслийн батлын санал дамжуулан санал хураалт явуулъя. За энэхүү хаврын чуулганы сүүлчийн өдөр үдээс өмнө 60 гаруй хуулийг эзлэн баталж үдээс хойш хуралдаанаар орон сууцчлалтын тухай хууль болон орон сууцчлалтын банк байгууллага мөн асар гүйцэтгэний тухай хуулийн төслүүдийг хилж гисхийг нь хилцэн дэмжснээр энэ удаагийн хаврын чуулган ажлын 79 хоног хуралдаж анхдагч хууль 18-ыг, хуулийн шинжилсэн найруулга 2-ыг, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 188, олон улсын гэрээс хоёрхан батгах тухай хууль 4-ийг, хууль хүчингү босон тооцох тухай хууль 5, улсын хурлын тогтоол 58-ыг хилцэн баталж байна. Өмнө нь одоо зөвшөөрснөөс бусдыг хоригддаг байсан бол одоо хоригдсноос бусдыг зөвшөөрдөг чөлөөт эдийн засгийн суур зарчим бүрэн үйлчилж эхэллээ. За хаврын чуулганы сүүлчийн өдөр танхим дотор нам гүмхэн байсан ч хаалганы гадна хөд өдгөө ихтэй байлаа. За улсын хурлын гишүүд баталсан хийгээд өргөн барьсан хуулиудаараа ам булаалдан мэдээлэл хийж танхимын үүдэнд байрлуулсан энэ дэр өглөөний 10 цагаас өдийн 16 цаг хүртэл суларсангүй. За энэ дунд нам хоорондын талцад хөгшин залуугийн хэрүүл сонсголыг сонсголоор дарах гэсэн намрын чуулганы хэрүүлийг үрдсэн ээлжилсэн мэдээллүүд өрнөсөн юм а. Тинтэ компани одоо энэ вебсайтн дээр тавьсан энэ мэдээлэл дээр онтрейдер бид нар ахиц дэвшил гаргалаа гэдэг ийм зүйлийг ярьсан нь бол одоо маш ноцтой санагдчихж байгаа. Амраа нэг байдлаар онтроо дээр хэлэлцээ хийгдээд явах дээрээ тулвал Монголын ард түмэндээ нээлттэй хэлэлцүүлнэ. Ашигт малтмал ашигласны төлбөрийг одоо багасгах нь барина гэдэг ингээд манай дамжны сайд хууль санаачлаад гүгээд байгаа бол сонирхлын асар их зөрчил байгаа. За алтын уяггүй бол одоо нас ахад улс төр хийх дуртай болсон юм шиг улс төрөө ингэж муухарлаж зүнэглэж хийж болох. Сонирхлын зөрчилдөг нотлох баримтуудыг манай иргэд над руу явуулсан байгаа. Энийг дараа хэвлэхэд би өгнө. Увайгүй л гээ да. Тоо баримттай ярьж чадахгүй хардсан гүтгсэн ийм юмнуудыг хийж явах шиг байна. Насаа бодох хэрэгтэй, намбаа бодох хэрэгтэй. За өнөөдөр бол нүүрсний үн өндөр байгаа. Гэсэн ч одоо олон улсын жишг төрж чадахгүй. Энэ 65% үнээс болоод ингээд бас татагдаад явж байгаа. Энэ асуудлыг одоо Монголын ард түмэн өөрийнхөө баялагтай эзний хувьд мэдэх хэрэгтэй. Энэ төр хороо байгуулах асуудлыг унгаасан. Тэр одоо бол унгаахгүй байх гэж найдаж байгаа. Өнгөрсөн хугацааны тендерийн асуудлуудыг ил тодруулах ёстой. Өнөөдөртөө их хурлын дараад бид хөнгөртөө өргөн барих гэж байна. За 126 гишүүнтэй парламент ийхүү 2 дахь хавраа үдэж 2 сарын дараа эргэн цуглахаар таран одож байна.